Мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлэгийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох зорилго бүхий Дэлхийн банкны олон улсын ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ухаалаг засаг төсөл Улсын бүртгэлийн ерхий газарт амжилттай хэрэгжсээр байна. Уг төслийн хүрээнд Монгол улсад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн захирам системийг бүрэн нэвтрүүлэх дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Энэхүү дэд төслийн хүрээнд дараах ажлууд хийгдээд байгаа юм. Үүнд Увс, баян үлгий, говьалтай, хөвсгөл, арангай, булган, сэлэнг, говь сүмбэр, дунд говь, дорн говь, Сүхбаатар зэрэг 11 аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан сүрт нотлох баримтуудыг захимжуулсан. Дээрх 11 аймгийн улсын бүртгэлийн хилцийг өндөр хурдны сүлжээнд холбосон. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн захирам систем болох EPRS-ийг боловсронгуй болгож EPRS-V2 хувилбарыг хөгжүүлсэн. 13 аймгийн улсын бүртгэлийн хилцийн орчин нөхцөлийг сайжруулж захимжуулалтын тоног төхөөрөмжөөр хангасан. Түүнчлэн төсөл хэрэгжиж дуусах хугацаа хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архив болон захим сургалтын орчин бүрдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэх, мөн улсын бүртгэлийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээнээс 30 төрлийн үйлчилгээг захимаар үзүүлэх системийг хөгжүүлэх зэрэг ажлууд үргэлжлэн хийгдэж, хэрэгжилтүүд шат дараатай явагдаж байна.